Манай цахилгаан төмөр компани оруулж ирдэг Гимладра компани бүтээгдэхүүнүүдийг бол үзэгч та бүхэн мэдж байгаа. За энд бол 100% ургамлын найрлагатай Монгол Улсын эмийн бүртгэгдсэн жорг болгодог эмийн бэлтгэлүүд байдаг ба. Эндээс одоо яг хаврын үйлрэл тохиолдож байгаатай холбоотой тэр тусмаа яг энэ үед хүн болгоны одоо дахлаас улардаг, бие эсэргүүцэл мууддаг, ямарваа нэг архаг хууч хүчтэй хүмүүсийн өвчин сэдрэх тохиолдол нэлээдгүй байдаг байгаа. За тэгвэл энэ үед одоо та бүхэнд урьдчилан сэргийлэх болон эмчилгээний айлалч зорилгоор хэрэглэх боломжтой сефтилийн гэдэг эмийн бэлтгэлийг бол танилцуулах гэж байна. За энэ сефтилийн маань одоо орж ирээд тэр зэрэг бодож байгаа бол гол нь яг дархлаа гэхээр одоо бас ямар найрлагатай болохоор хүмүүсийн дархлааг сайжруулдаг бэлтгэл юм байна. Тэгээ сефтилийн эмийн бэлтгэл маань одоо сироп болон шахмал гэсэн хоёр хэлбэртэй байгаа. За энэ хүү бүтээгдэхүүнд маань дотор нь ургамлын найрлагатай байгаа. За маш олон төрлийн ургамал орсон байдаг учраас дархлаа дэмжихээс гадна давхар маш олон үйлдэлүүдийг үзүүлдэг байгаа. За энд юу гэхээр дархлаа дэмжих үйлдэлтэй 3 төрлийн ургамал байж хахад өрөвслийн эсрэг антиоксидант үйлдэлтэй 5 төрлийн ургамал. За цаашлаад одоо амьсгалын замд ч гэсэн эргээр нөлөөлөх боломжтой одоо ургамлуудыг найрлаганд агуулж өгдөг байгаа. Тэгээд ирэхээр энэ юм бэлтгэлийг одоо дархлаа дэмжих зорилгоос нь гадна давхар бас бусад өвчнөд бас хавсруулан хэрэглэх тохиолдол бол нэлээдгүй байдаг байгаа. Тэгээ сироп шахмал хоёр хэлбэртэй байгаа болохоор бүх насны хэрэглэхэд бол тохиромжтой байж байгаа. Өдөрт чинь ханиад шүхнаа тусдаг ч юм уу, за хоолоо нүгддэг юм уу те альва нэг өвчлөл тусахад одоо үүнийг хажуугаар нь хасарч хэрэглээд маш хурдан хугацаанд эвгэрэх нэ гэж ойлгож болох юм те. Тий. Дангаар нь одоо ихэнх тохиолдолд өрөвслийн эсрэг юм ч юм уу те. За амьсгалын замын гашил болон амьсгалын замын одоо цэртэй ханиалгаад нэрлэдэг шүү дээ. Тэр тохиолдлуудад бол эдгээр ийм бэлтгэлүүдийг хавсруулан хэрэглэх болон хөнгөн үед нь дангаар нь хэрэглэх боломжтой байдаг. За жишээ нь сефтилийн шахмал маань өөрөө 100 ширхгээр савлагдсан байдаг учраас одоо энгийн дооц нь болохоор 2 шахмалаар өдөрт 2 удаа нэгсний таач одоо энийг урьдчилан сэргийлэхээр халдварт өртөмтгий одоо өвчлөмтгий байдаг хүмүүс эсвэл яг хавар намрын үйлрэлт өвчлөлт өртөмтгий байдаг хүмүүс бас энэ бэлтгэлийг урьдчилан сэргийлэхээр нь дангаар нь хэрэгжилж болно гэсэн үг. За хаврын үйлрэлд 1-3 флаконыг ууж хэрэглэх боломжтой байж байгаа. За сиропыг нь бол мөн адил хүүхдэд цайны албаар өдөрт 2-3 удаа уулгаж хэрэглэнэ. За тэгээд энийг бол 1-3 шилийг уулгаж хэрэглэх боломжтой байгаа. Ингэснээрээ та бүхэн одоо дархлаагаа дэмжиж, бие эсэргүүцлээ дэмжиж өгөх боломжийг олгож өгч байгаа. За тэгээд цаашлаад одоо бол хаврын үйлрэлд одоо сэрүүний үйлрэл гэж ярьдаг те бид нар одоо салхи савар ихтэй болдог. Тэрнтэй холбоотойгоор амьсгалын замын өвчлөл маань халдвар маань ер нь бол агаар төслийн замаар халдах тохиолдол байдаг. Сүүлийн үед одоо телевизүүд болон бусад хэвлэл мэдээллийн сувгуудаар нэлээдгүй өсгөө гарч ин улаан борхон гэж ярьж байна те хүмүүс. За энэ маань ерөөсөө амьсгалын замаар дамжин халдварладаг. Ер нь биеийн эсэргүүцэл муудах болгон дээр нь нэмээд болохоор нөгөө вакцины хийлгээгүй хүмүүс маань энд өртөх байдал нэлээдгүй хэвчээн л та сүүлийн одоо үеийн мэдээгээр болохоор тэгэхээр та бүхэн энийг одоо өртөх магадaltaй хүмүүс маань урьдчилан сэргийлэхээр мөн адил хэрэгжилж болох нэ. Энэ гол үйлдэлний үг гэхээр сефтилийн маань одоо фагоцитозыг идэвхжүүлж өгдөг. Энэ юу гэхээр эцсийн түвшний дахлааг дэмжиж өгч байгаа. За шингэний гэж ярьдаг иммуноглобулин G гэж нэрлэдэг одоо эмнэлгийн нэршлэр нь. Тэгэхээр энэ маань юу гэхээр шингэний болон эцсийн хоёр дахлааг хоёулын дэмжиж өгөөд за дээр нь нэмээд бие махбодод байгаа хортой эдис гимтснээс болоод үүсдэг CRFT уурга гэдэг хортой бодис байдаг. Тэр маань нэгснээ дараагийн эсийг гимтэх боломжийг бүрдүүлж өгч байдаг. Орчныг нөхцөлдүүлж өгч байдаг. Тэр орчныг нөхцөлдүүлж байгаа CRFT уургийн эсрэг үйлчлэгээ үзүүлдэг учраас бүтэн циклээр нэгснээ биеийн эсэргүүцлийг дэмжиж, өрөвслийн эсрэгээ үйлчлэгээ үзүүлээд эсийн болон шингэний дахлаа дэмжиж өгч байгаа гэсэн үг. Нэгснээ сефтилинийг маань бид нар ярьдаг л да бие махбодын өөрийгөө хамгаалах механизмыг эрчимжүүлж өгдөг гэж хэлдэг. Тэгэхээр яг тэр дагуу да энэ эмэлтнүүдийг хаврын үйлрэлд болон за бусад үйлрэлд ч гэсэн одоо өвчлөмтгий байдаг, өвчнөд өртөмтгий байдаг хүмүүс урьдчилан сэргийлэхээр хэрэгжилж болно. А хэрвээ танд өвчин ямарваа нэг өвчлөл тохиолдсон, тэгээ өртсөн байгаа тохиолдолд бусад эмэлтнүүдтэйгээ хавцруулаад хэрэглэх боломжтой гэсэн үг. Тэгэхээр энэ сиропын төрлийг нь бодож байна л да. Зарим нэгэн харшилтай хүүхдүүд байдаг, диатезтэй гэдэг тохиолдолд тийм хүүхдүүд маань одоо бас харшлын одоо магадгүй хөдөлгөх тийм тохиолдолтой яг уу. За харшлын гаралтай одоо өвчлөл маань арьсан дээр болон амьсгалын замаар харшил маань илэрж идэг. За энэ тохиолдолд юу гэхээр амьсгалын замаар тоосонцор ургамал тоосоо хаяснаас болоод одоо тоосны харшил үүсдэг байгаа. За энэ үед бол энэ амаар уух хэлбэрийн бэлтгэл бол ямар нэг байдлаар нөлөөлөхгүй байгаа гэж ойлгож байна. За хэрвээ найрлаганд орсон харин ургамал нь мэдрээгээр сонгомлоор одоо харшлах нөлөөл байвал нөлөөлөхгүй байхыг үгүйсэхгүй. Тийм болохоор одоо энэ юм бэлтгэлийг
ямар нэг байдлаар тоосны харшилтай диатезтэй гэсэн хүмүүс бол хэрэгжилж болно гэсэн үг. Тэгэхээр маань тэрэнд нөлөөлөхгүй харин ч эсрэгээрээ эргээрээ иммун глобулин G-г дэмжиж өгч байгаа иммун глобулин E буюу харшлыг үүсгэж идэг зүйлийг болохоор дарангуулж өгч байгаа учраас давхар бас харшлын эсрэг нөлөөллийг үзүүлдэг. Одоо ханиа том уу гэж та хэвээр сайн ярьлаа. Тэгэхээр ханиа том уу гэхээр ханиадны дараа нэг хий ханиалга үлдчихэд байдаг. Тэгээ хүүтэн агаар, за халуун хүүтэнд гарах салхи ихээр амьсгалах. За тэгээ бусад янз бүрийн одоо ингээ халуун хүүтэн орчинд орсноос болоод амьсгалын зам маань цочроод гуурсан олон маань дэлх үйлчлэгээ үзүүлж ирдэг. Энэ үед юу гэхээр сефтилины маань байн гууж хэрэглэснээрээ болохоор тухайн харшлын эсрэг үйлчлэгээ бас давхар үзүүлж өгөх боломжийг олгодог байна. Нэгс нэг харшилт өртөмтгийн хүмүүс одоо хаврын улирал тоосон сар хаяхаас өмнө урьдчилаад 2-3 сар хэрэглэхэд тэр үеийг нь даван туулахад эсвэл харшилт өртөхгүй байх боломжийг давхар олгож өгч байгаа. Эмчилгээний зорилгоор одоо амьсгалын дээд болон доод замын өрөвсөлт болон халдвар төвчнүүд давхар авсарч орж болно. За энд нь юу гэхээр гамрит гэдээ бид нар мэддэг. Хүүтэн сэрүүний уйлрал нэлээдгүй сэтэрдэг өвчлөлүүд байгаа. За энд юу гэхээр маш удаан хугацааны эмчилгээ шаарддаг байгаа. Тэгвэл та бүхэн тухайн өрөвслийн эсрэг эм бэлтгэл сонгож хэрэглэж байгаа бол давхарт нь одоо сефтилинийг хавсруулж хэрэглэснээрээ тэр өвчлөлийг богино хугацаанд эмчлэх боломжийг олгож өгч байгаа. За цаашлаад ирэх юм бол архаг хууч өвчтэй хүмүүс. За энд юу гэхээр бөөрийн архаг өрөвсөлт өвчтэй хүмүүс байж болно. За дээр нь нэмээд болохоор остеомиелит гэж байдаг. Одоо ясны өрөвсөлт өвчлөлүүд байж болно. Нүдний халдварууд, шүдний халдварууд гэдээ маш олон залтаар одоо энэхүү эм бэлтгэлийг бол хэрэгжилж болохоор байгаа. Тэгэхээр та бүхэн одоо дархлаагаа дэмжихээс гадна бусад одоо өвчлөлүүдийн үед хавсруулан эмчилгээнд авахыг бол зөвлөж байна. За энэ дээр бол маш олон судалгаа хийгдсэн байдаг. За манай Gimla Drug компани одоо хийгдсэн клиникийн судалгаанууд дотроос одоо мета анализ гэж байдаг. За энэ судалгааны үг гэхээр маш олон жилийн хугацаанд олон удаагийн хийсэн туршилт судалгаанууд дээрээс гаргаж ирсэн үндслэлтэй тийм мета анализ судалгаа гэж байдаг. Жишээ нь сефтилин дээр 250 гаруй клиникийн судалгааг нэгтгээд тэндээс гаргаж ирсэн үзүүлэлтээр нь одоо маш өндөр үзүүлэлтийг гаргаж ирснээр сефтилин маань олон улсын хэмжээнд бол эмчилгээний практикт нэлээдгүй хэрэглэгддэг байж байгаа. Тэндээс гарсан үр дүн нь бол сефтилин нь амьсгалын замын харшилт болон халдвар төвчнүүдийн үед бол маш эрэг нөлөөтэй юм а гэсэн үр дүн нь бол гарч ирсэн. Шахмалын жирэмсний эхний 3 сард хэрэглэхгүй байх залттай байдаг. Тухайн одоо ургамлын тухайн бүтээгдэхүүний найрлаганд орсон ургамлыг одоо жирэмсэн үед хэрэглэж үтсэн клиникийн ажиглалт байхгүйгээс үүдээд бид нэр энэ хүү залтаар нь жирэмсэнд хоригддог. Бусдаар бол хориглох болон гаж нөлөө байхгүй, эсрэг залт бол байхгүй байж байгаа. За цаашлаад юу гэхээр энэ хүү бүтээгдэхүүнийг урьдчилан сэргийлгээр шахмал хэлбэртэйг нь 2 шахмалаар өдөртөө 2 удаа нэгсний 100 ширхттэй шахмал хайрцагтай эм бэлтгэлийг 25 хоног өгнө гэсэн. За сиропын хэлбэртэйг нь бол 1 цайны адгаар өдөрт 2 удаа хүүхдэд ууж хэрэглэн 1 флаконыг уухад бол боломжтой гэсэн үг. За эмчилгээний зориултаар байх юм бол та эмчтэй хандах юм уу? Аль эсвэл бол эмийн заавартай сайтар танилцаад тунгийн тодорхой хэмжээнд бол нэмэгдүүлж хэрэглэх боломжтой. За жишээ нь шахмалын 2 шахмалаар өдөрт 2-оос 3 удаа, сиропын 1 цайны албаар болон 1-ээс 2 цайны албаар өдөрт 2-оос 3 удаа эмчилгээний зориултаар хэрэгэлдэг байж байгаа. Тэгэхээр энэ бэлтгэлүүд Монгол улсын эмийн бүртгэл бүртгэгдсэн. Тэгэхээр та бүхэн өөрийнхөө ойролцоо хайлт аптекаас ороод сефтилин насан туршид шахмал хэлбэртэйг нь бага насны хүүхдэд сироп хэлбэртэйг нь сонгож авах боломжтой байгаа. Тэгээд савлгааны өв тохиромжтой байгаа болохоор өөрийнхөө хэрэглээнд тохируулаад гэр бүлийнхээ хэрэгцээнд ч ихсэн авч болно гэсэн үг. Тэгэхээр хаврын уйлрал болохоор ихэнх хүмүүс голцоо дархлаагаа дэмжиж нэхээр битний илүү их хэрэглээд байдаг л та. Тийм. Витамины төрлийн зүйлүүдийг бол хэрэглэх нь бол бас зөв арга байж байгаа. За энэ бас мэдээж хэрэг дархлаа дэмжинэ. За хамгийн гол нь витамин хэрэглэснээр юу гэхээр таны бие дутагдж байгаа А витамин бол А витаминыг нөхөн, Б витамин бол Б витаминыг нөхөж өгнө. Нэгсний таны бие дутагдаад байгаа минералуудыг л танд нөхөж өгөх үйлчлэгийг үзүүлж байгаа гэсэн. Харин сефтилин маань одоо түрүүний хэлсэнчлэн шингэний болон эсийн дархлаа, нэгсний эсийн түвшинд дархлааг нь дэмжиж өгч байгаа гэж ойлгож байна. Тэгснээр энэ маш олон тийм давуу талтай үйлдэлүүдийг эмчилгээний болон урьдчилан сэргийлэх зорилтыг бол үзүүлж ирж байгаа. Би бол ямар ч гэсэн аваад гарахаар шийдлээ. Тэг үнэхээр бас хүний биед хэрэгтэй дархлаа сайжирж иж бид нар одоо бас аливаа өвчнөөс өөрчлөн сэргийлнэ. Тэгэхээр ийм үнэтэй сайхан мэдээлэл өгсөн Яман дээр та баярлалаа.